аймгийн засаг даргын захирамжаар энэ шинэ оныг тэмдэглэн өнгөрүүл баярын комиссийг ингэж байгуулсан байгаа. Тэгээд энэ комиссийн ахлагчаар миний бие ахалж ажиллаж байгаа. Тэгээд бид комисс дээрээ яриад ер нь шинэ он гарч байна. Хүүхдүүд бол аав ээжийн ажлын газраасаа, сургуулаасаа, өвлийн өгнөөс бэлэг авах хамгийн сайхан байдаг. Тэгээд комисс дээр бид хэд яриад ер нь 100 мод хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэг 5 сургуулийн 1-2 дугаар ангийн хүүхдүүд тэгээд 100 мод хотод байдаг сургуулийн дотор байранд амьдардаг нэг 130 хүүхдийг хамруулад нэг 1000 хүүхдэд бэлэг гардуулъя, өвлийн өгнөөр бэлэг гардуулах ийм ажлыг зохион байгуулж байна. Тэгээ энэ ажилд маань бол бид нар засаг даргын тамгын газар хамтраад улсын их хурлын даргын МИОМБ инквалдын тэргүүлдэг их нутгийн иргэд гээд төрийн бус байгууллагад хандсан. Тэгээ энэ хүрээнд өнөөдөр 1000 хүүхдэд одоо бид нар бэлгийг гардуулаад өвлийн өгөнтэйгөө ингэ явж байна. Хүүхдүүд маань 1-2 дугаар анги одоо хагас улирал хичээлсэн. Маргааш сургуулийнх нь амралт эхэлнэ. Тэгэхээр шинэ жилийн баяртаа нэг хүүхдүүд маань бэлгээ аваад ингээ сайхан амраараа гээд ингэ явж байгаа. Ийм ажил зохион байгуулж